Бүгдээрээ сайн нөө бид хоёр хамтдаа влог хийх гэж байна. Хамгийн сүүлд энэ охиныг гидсэнд авахад өнгөрсөн бараг 4-5 сард бичлэг хийсэн. Тэрнээс хойш зөндөө олон юм болсон ч ерөөсөө YouTube дээр бичлэг хийж амжихгүй яваад байлаа. Одоо ер нь цаашдаа YouTube дээр бичлэгээ таслахгүй хийгээд явахыг бодно. Би өөрөө бол уг нь тийм урт тайван хурдлуулсан юм шиг биш тийм бичлэгүүдийг үзэх дуртай. Тэгээ өөрөө яг тиймэрхүү бичлэгээ хийж эхлэе гэж бодож байна. Бид хоёр одоо хоолоо хийх гэж байна. Хоолоо хийжээд 26 оныхоо мөрөөдлийн саргийн уг нь зургнууд аваад бэлдсэн байгаа. За одоо бүгдээрээ хамтдаа хоолоо хий. Миний гоё хийж сарчтай яа. Хоол нь болцсон байгаа яаш надад аяглаад өгье за. Гол өдөр 12 үед махтай хоологдсон. Одоо тэгэхээр зүгээр чихэрлэг төмөс, брокколитэй, махны шүлтэй зутаа өгч юм бодож байна. Усаа буруу хоолоогоороо уугаад ах шиг. Харуулаар яг ууд сурж байгаа. Тэсээ жоохон шүл болгочих. Хоолыг ингэвчээ зүч. Ингэж сууж агаад сайх шүл ууч. За бид нар хоолоо идэд болчихлоо. Иймэрхүү царайтай харагдаж байна. 2026 оны мөрөөдлийн самбар хийсэн. Энэ миний самбар байна. 25 оны самбар дээрээс бүх зургуудаа авсан байгаа. Гэтэ заримыг нь буцааж наам. Энд самбар дээрээ наах бүх зургуудаа хэвлээд ирсэн байгаа. За мэдээж хайж хадаас 25 оны зургуудаас 26 оны самбар дээр орох зургуудаа ялгахчи. Одоо энэ зургуудаа хяргаж бэлтэн. За тэгээ хяргачаад уулзъя. Зургуудаа бэлдээд болчлоо. Хийсэн тайлбарлаад самбар дээрээ тогтоогоод явъя. Ээж охин төр дээр байж үзтэх үү? Охин анхаарахгүй нөө. Одоо аав ээжигээ дагдаг болсон миний охин ч нэг айгүй их сураад байгаа. Ээж нийтдээ хэдэн зураг бэлтжүү таалагдах юм. За ингээд 16 зураг бэлдсэн байна. Одоо энэ зургнуудаа самбар дээрээ тогтооё. Миний гоё охин төр дээр энийгээр явж байгаа ч тийх үү? Ээж хөвдөл сууж ямар байгаа юм уу? Ээж надад хон. Ээж нахында. Энэ охин намаа үзчихэ. Хартаа. Самбарынхаа гол дээр нь энэ 2026 гэдэг энийг наачи гэж бодлоо. Нөхөртөөгөө сууснаас хойш ягаа өнгөд айгуу дуртай болоод байгаа. Хар өнгөнд л их дуртай хүн байлаа. Гэтэл одоо жоохон эмгтээлэг болж байгаа юм шиг байна. За 2026 ингээд тогтоочлоо. Одоо энэ манай гэр бүлийн зураг байна. Хажууд нь дөрвөлөө авахсан гэр бүлийн зураг тогтооч. Яг одоогийн шиг би биедээ хүндэтгэлтэй бүгдээрээ эрүүл сарвал аз жаргалтай сайхан энэ ондоч гисэн яг л одоогийн шиг сайхан байгээ гэж бодоод энэ зургийг наач гэж харагдаж байна.
За дараагийнх нь юм үг байна. Энэ жил ерөөсөө хоёр л чухал зорилготой. Нэгдүгээрт эрүүл мэндэд анхаарах, хоёрдугаарт мөнгө цуглуулах. Тэгээл болоо. Бус тиймийг бол угаасаа хийгээл явж байна. Онваа яа. Би одоо бүгдийг айгуу далин яргацсан байх юм. За яах вэ? Заавал дөрүүлж байх болохгүй шүү дээ. Одоо энэ үгийг наачи. Энэ жил бид дөрвөлээ. За манай хоёр охин бол хоёлаа зүгээр. Манай нөхөр бит хоёр шүдэндээ маш сайн анхаарна гэдэг зорилго тавьсан. Хорхоцсон шүд бол байхгүй дээ. Гэхдээ үлрэл тутамдаа үзүүлээд явж байх тэр дадлыг суулгах зорилготойгоор энэ зургийг сонгосон. Үүний дараагийнх нь нөгөө яриад байсан мөнгө цуглуулах. Энэ дээр байгаа дүнтэй тэнцвэц хэмжээний мөнгийг өөр хадгаламжиндаа нэмэх зорилго тавьсан. Мөнгөтэйгээ холбоотойгоор энэ бас ерөнхийдөө дадал зуршил байгаа юм. Орлого зарлага бүгдийг нь бүртгэж бичих сарын эхэнд нөгөө төсвөө тодорхойлох гэдэг. Энийг 12 сараас эхлээд өөр бүр яг нарийн 500 төгрөг чийсэн бүгдийг нь бичдэг юм болоод явж байгаа. Энэ бол тийм хэцүү дадал бол биш. Угаасаа бид хоёр нэг их өрөлгөн хүмүүс биш учраас энийг бодож чадна. Гэхдээ яг амьдралынхаа нэг дадал болох зорилготой энэ зургийг тавьсан. Миний охин яасан бэ? Доотлолт нь наачи. Хүш, ээж яасан? Хамтдаа юу? За тэгье. Жоо тэгээ хамтдаа. Энэ аюултай. Ийм аюултай зүйлсийг авч болохгүй. За энэ We are happy family гэдэг энэ өмнө жилийн миний мөрөөдлийн самбартай ч гэсэн байсан. Өөрийнхөө хүсч мөрөөддөг байсан шиг аз жаргалтай, амар амгалан тийм гэр бүлийг би бүтээж цогцлоогоод явж байгаа. Энэ зургийг ер нь жил бүр мөрөөдлийн самбар дээр оруулж байгаа нөхөө. Сая 3 жил жирэмсэн хөхүүл 2 охиноо тээж төрүүлсэн. Одоо энэ жилээс эрүүл мэндэд маш сайн анхаарна гэдэг зорилгоор энэ зургийг тавьсан. Дасгал хөдөлгөөнийг буцаагаад амьдралынхаа хэм маяг болгох зорилготойгоор энэ зургийг сонгосон. Энэ зургийг болохоор Instagram дээр 20,000 дагагчтай болно гэж бодож тавьсан. Тэгээ энийг бол нэг өдөр би өглөө босоод 20,000 дагагчтай болцсон байлаа гэд миний амьдрал гоё болохгүй. Би тэр 20,000 хүнийг дагуулах хэмжээний байж чадахгүй. Тэгэхээр баг багаар явж байгаад ер нь бол энэ зургийн хамгийн гол зорилго нь тууштай контентоо бүтээж явна л гэсэн самааг илэрхийлж энэ зургийг тавьсан. Тэгээ тууштай явж байхад угаасаа 20,000 байна уу, хэдэн мянга байна уу тэрэндээ хүрэх нь тодорхой. Ээж нь охиндоо энэ зургийг өгье. За дараагийнх нь энэ зураг байна. Энэ болохоор би сард нэг шинээр амттай гоё хоол хийж сурна гэж бодож энэ зорилгыг тавьсан. Энэ нэг сарынхаа нэг ширхэг амттай хоолыг хийгээд туршаад үзсэн болж илээ. Тэгэхээр энэ зорилго бол асуудалгүй биелээд явнаа. Instagram-тай мөн айдал, YouTube-тэй анхаарал өөрийнхөө хүсдэг шиг утга учиртай тийм нэг гоё chill дүү контентуудаа хаслахгүй хийж явнаа гэсэн санаагаар 5,000 subscribe гэсэн энэ зургийг сонгосон. Дараагийнх нь зураг болохоор энэ байна. Энэтэй хамт бас нэг зураг байх хэрэгтэй. Энэ байна. За энэ хоёрыг болохоор бид хоёр энэ хавар гэртээ засвар хийхээр төлөвлөсөн. Тэгээ ерөнхийдөө иймэрхүү уур амьсгалтай гэж бодож энэ хоёр зургийг сонгосон. Үрмэнэ цаас идээд байгаа мүү? Вай вэ. Дараа нь болоод хатах чи. Энийг болохоор манай нөхөр бит хоёр хин нь сувлалд амарч үзээгүй. Тэгээд энэ жил ер нь хангалттай сайн ажиллаж байна, хичээж байна. Хоёлаа өөрсдийгөө амраагаад сувлалд амрая гэдэг энэ амармаар байгаа сувллынхаа зургийг нь авч тавьсан юм аа. За ингээд ер нь энэ жилийн мөрөөдлийн самбар маань болчлаа. Ийм харагдаж байна. Энд дээр байгаа зургнуудыг бол ямар нэгэн сэтгэл хөдлөөр тэгээ намайг зүгээр байж хахад болно бүтэн гэж бол сонгоогүй. Эдгээр бүгдээрээ миний төлөвлөгөөний дагуу сонгосон зургнууд байна.
Ер нь ингээд нэг самбар дээр зурнууд наачаад эдгээр бүгдээрээ өөрөө биелчин гэсэн үг ш. Мөрөөдлийн самбар хийхийн хамгийн гол утга учир өөртөөс хамгаалах. Тэгээд өөрийнхөө төлөө тууштай зүтгэсэн байхад угаасаа бүгдээрээ болно. Тэгээд болсныг нь харахаар би нэрээ чадсан гэдэг тийм өөртөө итгэх гоё итгэл авдаг. Мөрөөдлийн самбарыг заавал шинэ он гарахад шинэ би, шинэ он гэд хийх албагүй. Найрын хурц юм яахны. За энэ самбар дээрээ наасан бүх зорилгоудаа хэрхэн биелүүлж байгаа талаараа YouTube дээрээ болон Instagram, Facebook, сошиал хаягууд дээрээ хуваалцаад явна. Та 26-нд ямар зорилгоо тавьсан бэ? Хэрвээ нууц биш бол энэ бичлэгийг комент хэсэгт хаваалцаарай. Өнөөдрийн бичлэгтэй хамт байсан баярлалаа. Бүгдээрээ subscribe дараарай. Баярлалаа.